байцгаана уу? Дуу хөгжимд сонирхолтой залуус та бүхэнд хүргэдэг. Хөгжмийн подкаст маань 2 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн зочнороо сүүлийн жилүүдэд тэр дундаа маш богино хугацаанд өөрийн өнгө төрөх гоо үзэсгэлэн дуу хөгжим өөрийн жанраараа маш олон залууст танигдсан. Мөчөө маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн бас гоё подкастнда урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд бүх үзэгчтэй өнөөдөр мэндийг хүргэе. За маш их баярлалаа. Миний юу нэгэл мөчөтэй холбогдоод ийм байна, тийм байна гэл нэг юм ярих урилга болгонд мөч айгүй гоё тэгээд дандаа ийдгээр тэг гоё урайлхан хүлээж авдаг. Тэгээ би чиний яг энэ ийдэг занд үнэхээр хайртай шүү. Маш их баярлалаа. Тэгээд подкастын манаас олон яг хараахан айхтар хурж амжаагүй л байна л да. Гэтэ 2 дахь дугаарт маань бас ингээд зэрэг хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас мөчийг уран бүтээлч талаас нь, хувь хүн талаас нь, дуу хөгжим талаас нь үзэг сонсогчдод гоё мэдүүлж чадах байхаа гэж найдаж байна. За мөчи ерөнхийдөө хүмүүс ингээд нэг анх уулзаад нэг сэтгэл төрдөг штэ. Би анх мөчөдөө дөнгөж танилцж байхад ямар сэтгэл төрж байсан бэхээр маш гоё тийм даруухан, ээлдэг, дүлгөөхөн бүсгүй юм байна. Гэхдээ уран бүтээл дотор нь байдаг эмгтэйг бол уран бүтээлээр харизмаараа харуулт юм байна гэж дүгнэдэг байхгүй. Тэгэхээр энэ гоё өгөгдөл, энэ гоё хүмүүжил мэдээж ээж аав тэгээд 10 жилийн сургууль нийгмээс авсан байх л та. Тэгэхээр хоёулаа эхний яриагаа харилцаанаас эхлэе гэж бодож байна. Яг энэ гоё харилцааг ээж аавын хүмүүжил бас мэдээж нэгт байх байх л та. Гэхдээ ер нь бол 10 жилдээ бас юу мөрөөддөг, ямар хүүхэд байв, илүү сахилгагүй байв уу, аль эсвэл яг ийм даруухан талтай байв уу? Би бас яг өөрөө энэ тухайгаас бодож утсан чинь юу юм бэл. Чи нөгөө айлын баг тэгээ дээр ихчтэй тэгээд яг ихчийнхаа үгийг ээж аавынхаа үгийг яг ингээд сонсдог. Тэгээд айгүй юм хүний юм арга ивийг олж их багаасаа нэг юм тэгээд өссөн чинь яг тэр зан ингээд хүн том болсон ч ер нь бол ингээд тавигдгүй юм бэлээ. Тэгээд тэрнээс гадна нөгөө миний сурсан мэрэгчил чинь болохоор яг нөгөө дипломат тийм мэрэгчил болохоор Орос багш нарын үгийг тэгээд сонсоол. Тэгэл ер нь л айгүй нэг юм төвийг сагсан нэг юм даруухан нэг тиймэрхүү байхад сургуульд сурагтаал ээж аав хоёр маань айгүй надтай тэгж харцаад би өөрөө тэгж болоод тийм хүн болоо өссөн юм байна гэдгийг анзаарсан. Харин яг уран бүтээл дээр болохоор тэр чиг миний яг өөрийнхөөрөө байх орон зай байгаа болохоор яг тэгэл дотоод олон янзын мөчигээ дуун дээрээ л гаргадаг та гэж. Их чинь хэдэн насны зөрүүтэй вэ? 8 насны зөрүүтэй. Тэгэхээр яалтчгүй 2 дахь ээж гэсэн үг шүү дээ, тий. Загнах үедээ загнана, 10 дахь үедээ 10-на. Аав нь ингээд хүмүүс гаднах төрхөөрөө бол нэг характертай байрын гэхдээ яг үндэ бол аягүй гоё дэлгөөх хүн байдаг гэдэг өмнөөс нэг ярьжсэн шүү дээ, тий. Тэгэхээр ээж аавын бас юм өгдөл байгаа хэ. Манай ээж болохоор аягүй экстраверт, чулуун шудраг. Тийм. Тийм юм. Гэтэ аав болохоор илүү нэг хөвгчлээ, nice, тэгэл нэг юм даруухан үедээ ястаа чин даруухан ер нь тиймэрхүү ер нь гэрээсээ хамгийн яг юм тайван дүлгөнд би юм болоо. Одоо манай ихч бас ер нь бол тиймэрхүү л юм байна. Бодоодсэн чинь. Аав явах нь уу? Тийм, ер нь аав ээж аль аль. Гэтэ аав илүү зэг миний талд бас байдгийн биш шүү бодох нэг. Багтаа ер нь мөчи ямар хөвгт байсан бэ? Багтаа би чин айгүй хэм ярьдаг л хөгжсөн шүү дээ. Тийм айгүй нийтч. Тэгээд айгүй юм өөрийгөө тэгж илэрхийлдэг. Би ингэж дуулмаар байна. Би ингээ урлагийн үзлэгт ингээ оръё. Би ингээ ийм дугууланд явъя ингээ тгий гэж айгүй юм. Тийм хүүхэд нээлттэй байсан байна тий. Би бас багтааг тийм байсан гэдэм бэлээ. Айгүй нээлттэй. Хинтээ ч ингээд хурдан найзалж чаддаг гэх юм уу? Миний хувьд ер нь ингээд айгүй хурдан ингээд найзаа ахаа ихч болоо явчихдаг байхгүй. Шинээр танилцж байгаа хүнтэйгээ яг юм нээлттэй болох хугацаа хүртэл бас жоохон цаг ер нь бол ордог. Энэ яг юу юм л би амьдралынхаа тойргийг ингээд айгүй юм үн цэнтэй цөөхөн хүмүүстэйгээ ингээд байлгах ингээ өөрөө ингээд хүсэлтэй. Тийм тэнгүүд одоо хүмүүстэй ингээд хурдан ингээд татансаад яах вэ ингээд нээлттэй байх нь ажил хэрэгтэй ер нь амьдрал дээр хэрэгтэй ч гэсэн те яг зарим ингээд хүмүүстэй жоохон хаалттай байхгүй болвол юм нөгөө харилцааны юм хязгаар давагтаад ирэнгүүт яг юм жоохон дэмий болчдаг юм шиг санагддаг тийм. Гэтэ одоо чиний өөрийн одоо яг
хийгээд бүтээгээд явж байгаа салбар өөрөө бас юм нээлттэй байхыг шаарддаг. Гэтэ сүүлийн үед бол яг уран бүтээлээрээ нээлттэй байж болно. Хувь харилцаагаараа бас заавалж нэг нээлттэй байх гал тийм шаардлага. Гэтэ нэг хүмүүс нэг комент ч юм уу ингээд сэтгэлд үлдээдэг штэ. Тэн тааралтангууд энэ жоох их зантай юм билээ гэж тийм үү. Ер нь хэр шүүмж авж гин уран бүтээлч болсны дараа. За ёстой хүн болгон таалагдах хэвээр юм шиг л тийм хүн байх хэвээр юм шиг л одоо тийм сэтгэлдлүүд бол ирсэн. Дагсаа тэр байдаг л зүйл юм шиг санагдсан. Яг юу яадаг. Гадаад үзэмжин дээр за шүүмжлэр нь тэр бол угаасаа ойлгомжтой. Харин өөр тал дээр бол нэг шүүмжил ирэх нас гайгүй бэ шүү. Тийм. Гэхдээ ер нь одоо хүн болгон 10 хуруу тэгш биш шүү дээ. Тийм тэгэл надад хүн таалчж болно, таалахгүй ч болно. Тэгэл миний амьдрал үргэлжлэн ярил үргэлжлэн гэдэг шиг. Тийм яг тэгж ямар доллар штэ гэж харин тийм штэ тий. За яг энэ дуулах ур чадвар ер нь мөчид яг хизэнээс илэрсэн юм бэ? Сайн ингээ ярианаас нь сонсоод жоохноос юм шиг байна тий. Багада ингээ дуулмаар байна гэдгийг илэрхийлдэг ус гэхээр ер нь удамд нь ч юм уу ийм урлагийн хүмүүс байдаг уу дуулдаг. Манай эмээ чинь дуурийн дуулаач сургууль төгссөн. Манай эмээ айгүй гоё дуулдаг, аав айгүй гоё дуулдаг. Удмын хувьд бол их тийм байдаг. Тэнгүүд наваа яг жоохон байхад аав ээж хоёр надаа юм Britney Spears тэгэл Madonna энтрийн DVD авчирч өгдөг байсан. Тэгээд тэргээ зургатан дээр үзээд тэр чинь бүр яг клипнийх нь behind scene энтертэй ингээд бүр бүтэн яг тийм сэтэсэн. Тэгэл жоохон бахта тэрийг үзээл ямар гоё ийм клип хийгээд ингээд 7 студент 4 хүний өмнө дуулаад дуучин хэд чинь ийм байдгийм байна гэдэг яг тэр чинь 1 2 дугаар ангийн хүүхэд тийм үзээд тийм биш жоохон 5 6 талаатай л гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхэд яг тухайн үеэс миний дотор юм яг мөрөөдөл үүсч эхлээд энэ хүн шиг бол гоё юм байна гэж бодоод тэгэл нөгөө өдөр шөнөгүй үзээд байгаа зүйл чинь ингээ хүнгээс сурчдаг тэгэл дагж дуусаараад би ч нэрээ дуулж чаддгийм байна гэл тэгэл ээж завдаа дуулж үзүүлээл тэгээ сургуульд ороод урлагийн үзлэгтийн орхоо гэл тэнгуут би дуулах. Тийм тэгэл л өгдөөсөн байна тий. Тэгэл 10 жилдээ дуулаад сургуулийнхаа ангийнхандаа ингээд үлийн төшөөрөгтөөд ингээ ирэхээр би чинь нас болох ч юм уу гэдэг яг итгэл төрж эхлээл. Тийм байсан та. Аль 10 жил өгсөн блэ? Ирээдүйн зохицол бүр 86. Тийм. Өмнөх нөгөө эхний подкаст нар амгаа харагдчихсан байхгүй. Ер нь ингээд урлагаар хичээлдэг хүүхэд 10 жилд айгу давуу талууд айгу их байдаг гэл. Би бас өөр дөрөө харахад бас яг тийм байгаа байхгүй. Ингээд гимнастик хичээлдэг, бүжгэлдэг гэл нэг урлаг руу холбогдоод ирэхээр арай нэг нэр хүндтэй юм уу тий. Мөчигөө 10 жилдээ ер нь ямар байсан бэ? Би яад энийг асууж байгаа гэхээр одоо нөгөө үеийнгийн дээрлэлт гэдэг зүйл айгу их гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр мэдээж бид нар ингээд соёл урлаг боловсрал гэж явдаг учраас бид нар та хэд ч одоо нөгөө нэг юмны урд алхаж тэгээ бас гоё үлгэрлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр мөч ер нь 10 жилдээ яг ямар хөвгтэйсэн бэ? 10 жилийн ингээд бага ангийн багш нар айгуу сайн хүмүүс байсан болохоор ер нь ингээд манай ангийнхан бүгдээр айгуу юм ёс дүрмтэй хичээлдээ жигт сайн тэгээд ер нь би нэг айгуу хүндэлж харьцдаг. Манай сургууль ер нь айгуу тийм гоё харилцаатай байсан юм байна бодоод тах нэ. Ирээдүйн зохицолбор ер нь айгуу тийм диктатуртай сургууль шүү дээ. Би өөрөө ирээдүйн зохицолбор 80-аар сурдаг гэсэн. Тийм үү. Тэр нь л айгуу тийм диктатуртай шүү дээ. Тэгэл 10 жилдээ бол хичээлэл сайн хийхийг хичээдэг. Ер нь бол онц сурдаг хүүхдээсэн. Тэгээд урлагийн үзлэгт ороод нөгөө шалгарчингууд бид нар нэгдсэн тоглолт гэж хийдэг. Нэгдсэн тоглолтод орж байгаа нөгөө шалгарсан хүүхдүүд нь болохоор хичээлдээ суудгүй ингээд чөлөө өгчдөг цаанаас нь. Тэгээд тэнгууд багш нар угаасаа за нөөч дуулж байгаа юм чинь зүгээр ингээ хичээлийг ингээ болгочно гэд багш нар ч айгуу сайн. Тэгээд яг даваа тал нь гэвэл багш нар илүү сайн л байсан юм байна да. Одоо хэрхэд бодох нь. Одоо яг жоохон сул болцсон байх магадлал та эсвэл нөгөө нэг бид нар нэг илүү ойлгодог болсон гэл одоо ээж нар эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцтай ч юм эсвэл багш нартай нээлттэй болсон гэдэг байна шүү дээ. Бидний үед болохоор арай нэг бас юм чанга гар бас байдаг юм шиг байна. Ер нь тийм байх хэвээр шүү. Хүнээс ингэж багшаас айдаг, ээж аваас айдаг тийм байж иж ингэж тэг юм дүрмтэй, журамтай яг юм зөв байх юм блэ. Тэгэхгүй ингээд үгүй миний амьдрал та намайг ойлгохгүй багш угаасаа мэдхгүй эн чин гээл ирэхээр хүн бурууддаг юм шиг. Хайр тийм. Яг тийм шүү. Оноо өсрөөхаа. За 10 жилдээ маш
сурлагатай хөвгт байсан. Ер нь бол тийм баха. Тэр ч утгаараа дипломач мэрэгжлийг бас сонгосон байх. Гэтэ энэ мэрэгжилд ээж аав хэр нөлөөсөн бэ? Багасаа болон дуулах дуртай нэг хүсэл ориглоод байна шүү дээ. Гэтэ ягаад дуучин болохгүйгээр яг юм одоо олон улсын харилцаа тэгээ дипломач мэрэгжилтэй болсон юм бол. Энэ нь болохоор ингэсэн юм аа. Яг 11-р ангитаа бид нар мэрэгжил сонголт гээл дотроо бодонгууд би яг өдрө болгон нэг зүйлээ хийдэг мэрэгчлийг нэгдүгээрт сонгомооргүй байсан. Одоо яг өдрө болгон нэг зүйлээ хийдэг гэсэндээ ингээ ажилласаа сурдаг, илүү ингээ олон боломжуудыг ингээ өөртөө нээсэн гэд эхнийхэн шалгуур тийм байсан. Тэгээ хоёр дахь нь болохоор би өөрөө нийгмийнхаа хичээл тэгээд англи хэлний хичээл дөрөв дуртай байсан. Яг дуртай хичээл дээрээ суурилсан мэрэгчл байвал угаасаа л нэг юм илүү юм тийм таатай байх шиг санагдаад тэгээд олон улсын харилцаа чинь ингээд дотор олон улсын худалдаа бизнес гэл зөндөө явдаг шүү дээ. Тэнгүүд одоо ч суур мэрэгчлээ ингээд сонгочих юм бол альч тийшээ ингээд хөрөх боломжтой юм байна. Тэгээд алхагөр нь ч явсан ингээд илүү их боломж надад байх юм байна гэж өөрөө бодсон. Тэгээд нэг манай эмээ жоохон байхад евро хүүхдийн ортнолоо хүргэж өгдөг байхдаа хэлжсэн. Би ингээд эмээ энэ ямар байшин бэ? Энд ингээд ямар хүмүүс ажилтیں۔ Гэхэд яг гадаад харилцааны яамны яаж орж ирсэн байхгүй. Тэс чи юм миний охин энэ чинь ингээд дипломат хүмүүс ингээд ажилтдаг байхгүй юу? Миний охин ингээд Алтан Москвад очиод дипломатаар сураад ирүүл имэд нь өстой гоё юм да. Миний охин дипломатч болоорой гэл. Ой ямар хөө. Тийм жоохон байхад надад тэгж хэлдэг байсан. Тэгэл яг мэрэгчил сонголт төр өөрөө ч тэгж утсан имэг юмаа ч яг тэр үг нь гүн суудсан байна шүү дээ. Орж ирсэн. Тэгэл сургуулаа төгсөөд эхлээд муйст сурж агаад тэгээд муйст сурж агаад тэнцээ орос хэл сураад тэгээд тэтгэлийн шалгалт өгөөд тэгээд Москва руу явчихсан байхгүй. Муйст хэр утсан? Нэг жил сурсан. Тэгээд нэг жилийн хугацаанд орос хэлийг сурсан юм уу? Тийм. Манай багш нар аяйгуу сайн байсан. Манай муйсын орос хэлний багш нар бол тэгэхээр их баярлалтай шүү. Тэгэхээр айгуу хэлний авьяастай юм байна тий. Жилийн дотор сураад тэгээд Москвагийн бас айгуу том сургууль гэсэн шүү дээ. Тэр сургуулийн тэтгэлгийг аавна гэдэг чинь айгуу бас айгуу хичээнгүй юм байна. Тэр үед нэр үнэхээр хичээсэн. Өдөр болгон л хичээлээ хийгээл бүр айгуу сайн хичээдэг байсан шүү. Мөчигийн яг энэ уран бүтээлч болох эхлэн нь бол мэдээж бага наснд нь өөрийнх нь хүслээс тэгээд ингээ бас эмээгийн хүүхдийн ордны дугууланд бас дууны дугуулна. Тийм дууны дугааллан математик явдаг гэсэн. За тэндээс ингээд үүсэж явсаар агаад яг оюутан цаг ахуйд анхны уран бүтээлүүд гараад тэр айгуу сайн хүрсэн шүү дээ тий. Ер нь Оросд өнгөрөөсөн цаг хугацаа за яг Монголд их орондоо ингээ оюутан байна гэдэг чинь бас нэг юм жаргацсан байна шүү дээ. Ээж аавынхаа ажууд тий ингээл дуртай үед гоншгонмоор байл гоншгонол тий. Хүний нутагт болохоор бас арай жоохон хэцүү байдаг болов уу гэж боддtiin би дотроо. Тэгэхээр ер нь мөчигийн 4 жилийн хугацаа ер нь яаж өнгөрөв. Тэгээ тэр сурахын хажуугаар өөрийнхөө их хэл дээр биш гадны хэл дээр сурна, гадны хүмүүстэй тэгээ хажуугаар уран бүтээл хийн гэхээр яаж амжуулж ирсэн? За эхний жил бол бас хэцүү байх хувьд бол яг байсыг танихгүй газар ганцаараа тэгтэл яг нэг давуу тал нь юу юм бэлээ. Тин чи өөр юунд сатаарахгүй зөвхөн яг хичээлээ хийх орон зай. Яг дотор байранд очиод хичээлээ хийгээл номын сан цугаал хичээлд явбал яг гол зорилго нь хичээл юм сурах. Тийм болцсон байсан. Тэгээд яг тэр үед яг дотроо мэдэрсэн юм нь юу гэхээр хэдий би ингээ хичээлдээ яваад оюутан юм сурж байгаа нь гоё ч гэсэндээ дотор нэг дутуу мэдрэмж байгаа л. Яг одоо ингээд өөрийнхөө амьдралдаа 100% ингээд сэтгэл хангалуун байна уу гэд бодонгот нэг өөрийнхөө дуртай ямаа хийх ёстой юм шиг дотроос айгу бодогдоод. Тэгээд тухайн үед ковид гараад тэгээ ковидын үеэр Монголд эргэж ирэхтэй би шүү. За одоо яг энэ ковидоор Монголд ирсэн байгаа яг энэ үедээ л би энэ цаг хугацааг ашиглаж дуугаа хийхгүй болвол угаасаа ингээл мартагдах юм байна. Миний дотор энэ бодол маань ингээд удаан байж чадчих бах та гэж бодоод тэгээд яг карантины үеэр би чинь дууны үгч бичиж чадахгүй, би дуу хийж чадахгүй байх та гэж өөртөө тийм мэдрэмж бүр авдаг байсан байхгүй анхандаа. Эхэндээ тэгээл яг ингээд дадлагцсаар агаад за нэг одоо энийг нэг бичүүлвэл надад өөртөө таалагдчих юм да гэж бодоод ихний хаан дууг тэгээ бичүүлээл. Тэгээл клип гарсны дараа ядч нэг дотор нэг юм дутуу байсан мэдрэмж маань юм дүүрч эхлээл. Тэгээл байжсэн чинь буцаад Орос руу буцаар болсон. Тийм 2 дугаар курстэй.
Тэгэл очоод хичээлээ хийгээл яг оройн цагаараа яг дандаа нөгөө дуугаа аяа сонсоол үгээ бичээл. Тэгэл яг нөгөө миний эрхчлөө өслөө би чинь яг оюутан байх үеийн доо штэ. Тэг ингээд дуугаа хийж чадахгүй амьдрал яг нэгэн хэвийн энгийн байгаа. Гэтэ энгийн зүгээр л юм биш. Би яг дуртай зүйлээж эрхчлөөтэй амьдрмаар байна гэсэн тэр мэдрэмж аяг их төрөл. Тэгэл тэр мэдрэмжээсээ тэр дуугаа хийгээл. Тэгэл амралтаараа Монголд ирж клипээ хийж цацчаал. Тэгэл буцаа Орос руу яваал. Тэгэл яг юм 90 очин тийм байдгүйсэн. Мөчиг яриг ингээд сонсоход дуугаач яг барьж хийж чадсан байна. Хичээлээч эднийг хослуулах нэг юм чамд айгу мундаг юм дадал байгаад байна. Баярлалаа. Тэр яаж дадалсан юм бол эсвэл жоохносоо л ерөөд ингээд хичээл илүү сонирхолтой яг юм байв эсвэл бүх зүйлийг хослуулах чадвар байгаад байна уу? Өөртөө юу гэж ярилцах вэ? Тэр бас яг юу манай ээж бол надад айгу их юм хэлдэг байсан. Гэхдээ ээж яг хэлдэг миний охин хамгийн гол нь бол чиний диплом боловсрал мэрэгчил ингээд боловсралтай ах хэрэгтэй гэж юу надад байн хэлдэг байсан. Миний дууг бас яг миний охин зүгээр л хобби юм чинь гэж ингэж хүлээж авдаг. Би бас нэгдүгээр ээж авах итгэлийг жалтахыг хүсдэг. Ингээд яг тэр нэгдүгээртэйсэн. Хоёрдугаарт болохоор угаасаа би энэ сургуульд сурах гэж ямар их хичээлээ дээ. Энэ ямар их хичээсэн юм одоо ингээд салхартуулж ингээд болохгүй угаасаа надад хэрэгтэй. Энийг ингээд хийх л ёстой юм чинь. Ингээд хийх л ёстой гэж зүгээр дотроо ёстой гэж бодчихдаг. Тийм байсан. Тийм тэгтээ бас хичээлдээ айгу дуртай байсан юм аа. Сонирхолтой байдаг. Монгол хүмүүс их байдаг гэсэн үү? Ойр тойронд нь сурж байгаа хавцад нь. Байдгүйс манай ангид нэг монгол охин байдаг. Тэгээд одоо бол айгу сайн найзууд. Манай хажуудлын ангид бас ганц 2 монгол хүмүүс байдаг байсан. Тийм. Тэгвэл бас ч гэж хантай байсан юм байна тийм. Яг ганцаараа байвал илүү ганцаардах. Гэхдээ мөчигийн дуунууд өөрөө нэг тийм штэ. Ер нь нэг юм хоёр бодол байна л да. Нэг бол айгүй юм хавчигдмал тэр дотроос ингээ ирчлөө нисгээд байна. Эсвэл багаасаа юм ирчлөөтэй байгаа. Тэр түүгээрээ одоо ингээд улмал нисээд байна ч юм уу. Ийм хоёр янзын бодогдоод өгдөө. Аль нь вэ? За ер нь багаасаа ч ер нь бол яг зөв бах тийм. Ээж аав хоёр болохоор ингээд юу яадаг? Ирхчлөөг ингэж олгодог. Гэтэ тэрнийхээ дагуу амар их ингэж итгэл хүлээлгдэг. Тэр итгэлийг нь авч явж ингэж чадж байгаа учраас наваа ингэ ирхчлөөтэй ингэж над ингэ итгэдэг байдал ингэ үүсдэг. Тэнгүүд яг сүүлийн үед ч гэх юм уу том болоод бодсон миний бодож байгаа ирхчлөө гэдэг зүйл юу гэхээр нэг юм юу байгаа. Хүн болго ингэ дотроо ингэ хийхийг хүсдэг. Нэг юм дотоод нэг юм сүнсний ингээд дуудлагын ингээд зүйлүүд ингээд байгаа штэ. Тэнгүүд тэрийгээ ингэж илэрхийлж тэрнийхээ дагуу ингэж байж чадахгүй ингээд яг юм хүнд өртөө ч юм шиг хин нэгний төлөө ч юм шиг яг ихэнх хүмүүсийн ингээд амьдрал яг тэгж харагддаг. Тэгээ тэрэндээ ингээд аз жаргалгүй ингээд болцсон байгааг тийм эргэн тойрны хүмүүсийг би ингээд хараад чи ингээд заримдаа ч үгүй гэж хэлээд өөрийнхөө төлөө ингээд байгаад өөрийнхөө хүссэн юм ингээд хийгээд ингээд залуу насн дээр ингээд өөрийнхөө дуртай ажиллаа хийх юм уу те тэр тийм байгаасаа гэж өөр бас хүмүүсийг анзаардаг болохоор тэр тухай бас ер нь дундаа шингээдэг тхийг бас хичээдэг тийм яг юм айгүй гоё байж болох ингээд зүйлүүд дээр тэхгүй ингээд хүнийг бодоод эсвэл яагаад ч юм бэ яг өөрөөр амьдрч чадахгүй байгаа хүмүүсийг хараад надаа тэгж бодогддог. Тийм. Тэдгээр хүмүүсийг өөрийгөө олоогүй байгаа юм болов гэж боддیں۔ Одоо сүүл бас нэг подкаст сонсож байхад одоо бидний үеийн залуучуудаас тэгээ одоо 80-аас 90 оны хоорондохын залуучуудаас ингээд чи яг юу зорддог юу мөрөөддөг гэхээр ингээд гацдаг гинэ дийлэнх нь нэр би яг юу мөрөөддөг юм бол эсвэл би юу мөрөөдөжсэн чинь тэрийг мартаад ингээд ийм ажил хийгээд байгаа юм бол ер нь ингээд гацдаг гинэ харин сүүлийн одоо зэт үеийнх ингээд ааш тэд нар болохоор чи юу мөрөөддөг гэхээр тэрэндээ ингээд торхгүй хариулдаг гинэ миний мөрөөдөл бол тийм би тийм юм зорж байгаа гэнэ тэгэхээр бас нэг юм жоох үе хооронд юм ялгаа байгаад байна л да тэр мөчигийн хувьд бас яг 92,000 он дотор байгаа даа шүү дээ. Хизээ өөрийгөө анх олсон бэ гэх юм уу? Одоо дипломат мэргэжлийг хүний нутагт маш том сургуульд сураад төгссөн. Тэгээд зарим хүмүүсийн хувьд ийм гоё мэргэжлэр тэг яагаад ингэж мэргэжлэрээ ажиллахгүй дуулаад байгаа юм бол гэж боддог хүмүүс байж магадгүй. Зарим нь болохоор би ч гэсэн ийм том мэргэжлтэй. Гэтэ би дуулмаар нь штэ. Гэтэ би дуулж таньчихдаггүй байна гэдээ бас чиний өмнөөс чамаа ингэ дэмжиж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр мөчигийн хувьд яг хизээ өөрийгөө алсан бэ? Би яг энийг л хий
би яг дуусгал юм байна гэдгийг. Энийг болохоор яг юу яаж утарсан 3 дугаар курстэй Монголд нөгөө гадаад харилцаанд дадлага хийж үзээд чи нэг 2 сар гаруй яг мэрэгчлэрээ ингэж ажиллаж үзээд за энэ мэрэгчлэрээ явбал ерөнхийдөө нэг иймэрхүү амьдрал байдгийн байна. Ийм бас юм намайг хүлээж байгаа юм байна гэж мэдээд яг хажуугаар нь дадлага хийж дуусчаад оройн клипнийхаа зургийг аваад тэгээд маргааш нь өөр ингэж студионы тоглолт энтерт ингээ оролцоод явхад би яг энэ хоёр зүйлийг ингээ хойлон ингээ зэрэгцүүлж явж байгааг мэдэрсэн аахгүй. За алийг нь хийвэл би илүү ингээ ас чаргалтай байна. Алин дээр нь ингээ ажиллавал илүү ингээ ядрахгүйгээр ингээ цаг хугацаа хурдан өнгөрөөд байна гэл тэрийг анзаарч алаахан дуу хөгжим бол яалтчгүй л нэг юм дотроосоо ингээ миний хүсэж байгаа зүйл Муу юм зүйл юм байна. Тийм ингээ тэгэж яг анх мэдэрчсэн. Тийм 3 дугаар курс гэдэг чинь бас өөр гайгүй эрт талаас олсон юм байна шүү дээ. Яг даваа талтай гэх юм уу? Одоо төгсөөд бас хүрхэн удажлаа тий? 2 жил болчихлоо. 2 жил үү? Тийм. Сая бас дахиад нэг Монголдо нэг сургууль магистр амаасан шүү дээ тий? Сая санхүү эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагаар бас 2 сард магистрийн дипломыг авсан. Вау, баяр үргээ. Баярлалаа. Маш завгүй харагдаад байдаг. Тэгэл түүний хажуугаар сториг нь харддаг л да өдөр нь хичээлтэй явал оройн тоглолтондоо орвол тэгээ сая бас 2026 оноос хойш нэг кинонд тоглосон юм. Нэр кино тоглосонд нь баяр үргээ. За баярлалаа. Өөрийгөө бас нэг шин зүйлээр сорьсон юм зүйлээсэн баха. Тийм би тэг киноны санал болохоор бүр л 11 сард ирээд би тэгээд 12 сарчингаа ер нь бодоод одоо ингээд ихэнх хүмүүс хүн чаддаг ямаа хийх шиг ингээд сайхан юм бол байхгүй гэсний шөмжлөлтэй ингээд үнцэг байдаг штэ. Хүмүүс донд тэнгүүд за тийм ч юм уу гэж бодонгууд нөгөө талаас киноныхаа зохиолыг уншсан чинь дуу хөгжимтэй холбоотой кино байсан. Тэгээд яг миний дүр болохоор усыг дуучин охины тийм дүр. Тэгээд надад зохиол нь гоё таалагдаад тэгээд тэр киногаараа илэрхийлж байгаа санаанууд нь айгүй гоё санагдаад тэгээд окей та хичээх гэл тэгэл яг орсон. Тэгээд айгүй гоё чадвартай мундаг жүжигчдтэй хамт тоглосон болохоор их юм сурч авсан айгүй түшигтэй байсан. Тэгээд кино гэдэг чинь бол үнэхээр хэцүү юм байлээ. Зураг авалт нь өглөө 9-өөс чамаагүй юу тий? Тийш өглөө 9-өөс үүрийн 5 маа хүртэл аваад тэгэл гэртээ очиод 2 цаг унтчаал маргаашийнхаа зурганд яваал. Би ч нэг клипний зурганд нэг өдөр яваал ёо өстой нэрээ дахиж хэдэн сарын дараа л зурганд орё морё гэж боддог байсан чинь кино бол бүр шал өөр тийм шал өөр юм билээ. Тэгэл одоо бол надаа кинонд тоглосны дараа клипний зураг авах бол асуудалгүй санагдсан. Тэгээд бас нэг юм өөрийнхөө амьдралаас өөр хүний амьдралаар амьдарч үзэх тэр бас аяйгүй сонирхолтой сонин мэдрэмж байсан. Тийм. Тэгээд кинонд тоглосныхаа дараа нэг киноноос авсан мэдрэмжээрээ 1-2 дуу бас битсэн байна. Тийм. Би гэхдээ миний хувь бодлоо энэ зарим хүн одоо хийдэг зүйлээ л хий. Би болохоор уран бүтээлч гэж одоо тодтогжул байгаа бол бүх тал ястал байх хэрэгтэй гэж боддог тий. Угаасаа л дэлхийн топ одууд дуулж гин тий, продюсер хийж гин ингээд аяа үгээ өөрөөсөө зохиож гин, кино тоглож гин гэл өөрийгөө аяга олон талаар ингээд сордог шүү дээ. Тийм болохоор мөчийг бас кино уран бүтээл тоглосон гэхт нөө ямар гоё маш том юм гоё сорилт өөрийгөө бас нэг өөр өнцгөөс харуулсан байх гэж бодсон. Гэтэ жүжиглэх ер нь хэр вэ? За ер нь жоохон хэцүү байсан. Гэтэ клипэн дээр одоо Baby-Net 2-ын клипнэр жишээлбэл бас яг ингээл жүжиглэлтүүд айгүй шаарддаг шүү дээ. Тайзан дээр ч гэсэн ер нь бол бас жүжиглэлтэл байх. Тий одоо дуундаа тааруулж та характер гаргадаг шүү дээ. Тэгэхээр ер нь хэр өөр юм байна. Юу юм байсан? Яг нөгөө дүрийг манай найруулагч ингээ хэлэхдээ чи ингээ өөрөөсөө бүр шал өөр хүн болоод бол яах юм бэ? Харин энэ ингээд ситуацид чи ингээд ямар реакшн гаргадаг тэрийгэл яг одоо наадах дээр ингээд гаргачгаа ингээд өөрөөсөө өөр хүн болж ингээд бас жүжиглэхээр өөрт чинь эвгүй байвал үзэгчдэд бас эвгүй. Тэгэхээр ингээд өөртөө эвтэй ойлгох үүднээс айгу тэр дүрээ ойлгож мэдэрч яг за би энэ оронд исэн бол инким байна гэж мэдэрч тоглох хэрэгтэй. Тэгээд ер нь бол тэр үгнээс хоошол илүү амар болж эхэлсэн.
Гэтэ яг надаас бол жоохон өөр хүн байсан. Илүү хөнгөн мөнгөн аягүй нэг юм тийм хүн байсан. Тэгэл би киноны үеэр би энэ текстийг ингэ хэлж чадахгүй тэгэхээр ч наваа ингээд над чинь миний өөр юм аа ингээд хүнтэй зөрчилтөөд байна гээл тэнгүүт үгүй над чи биш штэ над чи хишгэлэн шал өөр хүн штэ чи яагаад ингээд өөрийнхөө ингээд амьдралтай холиод байгаа юм бэ тийм биш битээ тэгж бодгил. Тэгэхээр энэ дээрээс яг мэрэгжлийн ялгаа гарчлаа. Мэрэгжлийн жүжигчид ч нөгөө бүх төрөлд амьдардаг тий. Баригчин өмнөний дүр бүтээвэл яг л аригчин болдог тий. Хэрвээ ямар нэгэн одоо биеийн үнэлэгчийн дүр бүтээлээ гэхдээ яг л тэр дүрдээ ингэж авч мардаг. Энэ хаяа мэрэгжлийн хүний хувьд бол энэ амархан бах ингээд дүрдээ ингэж хувирхад. Чиний болохоор анх удаа тоглож байгаа болохоор тэр өгнүүд нэрэ хурц юм шиг санагдаад. Намайг иймгээ бодчих үдэ гэдэг бодлооч магадгүй. Гэтэ ер нь мөчи тэгж боддог уу? Яг ингээ өөрөөрөө байгаад хүмүүс намаа за тэгээ буруу ойлгочих үдэ. За тэгээ бодчих үдэ. За би энэ яга ингэх юм байна гэдэг нэг тийм дүгнэлтүүд хийдэг үү айлс бол ер нь л зөв өөрөөрөө байх нь хамгийн тухтай таатай байдаг уу? Ер нь л өөрийнхөө юм байна дөө. Гэтэ яг жүжиглэлт бол байхгүй. Яг ингээд бодчих үдэ гэж намайг бодохоор нөхцөлт байвал ер нь арга юм хэлэхгүй юм үйлдэхгүй зүгээр байжсэн тэр. Тэгээд өөрийнхөө байж чадахгүй байгаа газартаа би бас байх ер нь дургу. Тэг ингээл байгаад ч байхгүй бах тий гараад явчихсан. Тэг яг ингээл тэр газарт байгаа л би одоо дуулах бол дуулчаал ажил хэрэгээ ярихаар бол ярьчаал. Тэгээл яг өөрийнхөө очисон зорилгоо тэр газартаа тэр хүмүүст ингээ биелүүлчихэл тэгээл гараад явна. Тэгвэл ингээд яг хэцүү байдалд өөрийгөө уяал ингээл нэг юм ингээд байж чадахгүй би яг өөрийнхөө хүсэлтээс гадуур юм хүн өөр нэгэн ингээд нэг юм гадны юм хатгастай байж чадахгүй юм бэл. За явлаа гэж. Сайн нөгөө бичсэн дэр гэж байгаа шүү дээ тий. Ер нь мөчөө өөрөө дууныхаа бүх үгийг бичдэг. Бас нэг ярилцлаган дээр сонсч байсан. Өдрийн тэмдэглэл хөтэлдэг гэдэг жисэн тий. Ер нь хизэнээс эхэлсэн бай. За өдрийн тэмдэглэл хөтлөх юм бас гоё нь байдаг вэ? За юу юм бэ? Өдрийн тэмдэглэл бол намайг бичиж сурсан цагаас хойш одоо 3 дахь анги гэсэн болов. Тэгэхэд бол би бүр айгүй юм өдөр болгон гоё тэмдэглэдэгс. Одоо сүүлийн үед л бас арай багасчаад байна. Одоо нэг сартаа нэг дүгнж бичих тэгж нэг юм зорилгоудаа ингэж өөртөө сануулгах журмаар ингэж төлөвлөгөө маягаар тий. Тэгээд юу юм бэлээ өдрийн тэмдэглэл бичихийн гоёг би сайхан өнгөрсөн 7 хоногт шүүгээ анцалж хагаад бүр яг 18 оноос 18 оны 1 сарын 1-нд ингэ бичсэн ингэ тэмдэглээ ингэ уншаад яг нэг юм ингэ харах нэ би ингэ жоохон байхдаа хүсдэг байсан амьдралаараа одоо би ингэ амьдрэж чинь штэ. Тийм энийгээ ингэж гоё ингэ appreciate хийж бодож талархаж байх ер нь хэрэгтэй юм байна. Тэгэхгүй ингэ илүү ингээд ихийг хүсэл өөрийгөө ингээд доошлуулж бодоол байх биш. Хүн ингээд нэгэн цагт чи энэ зүйлд ингээд зорж исэн чи энэ дээр ирсэн байж тээ гэж юм өөртөө ингээд сануулах тэр мэдрэмж нь аягүй гоё санагцсан. Тэгээд бас юу юм бэлээ. Тэг хүн нөгөө өмнө нь авсан зураг харах ч юм уу өмнө нь үнэрчсэн үнэртэй басан гэж нүрт гоё дурсан цэтердэг штэ. Яг өдрийн тэмдэглэл болохоор яг тийж гоё дурсамжаа тэгж гоё эргүүлж харж санаж тэр үеийн мэдрэмжийг мэдрэхэд тийм тустай юм байлээ. За харин өдөр тутамдаа болохоор бас илүү юм хүнд бас одоо найздаа ч юм уу хин нэгэнд хэлмээргүй гэхдээ ингээд дотроо хадгалаад тахаар өөрөө ингээд тэрэндээ шаналаат ч гэдэг юм уу тэгж боддог зүйлээ яг бичгээр цаасан дээр ингээд тэмдэглээд өөрөөсөө ямар нэгэн гар одоо тэр мэдрэмжийг ингээд гадагшлуулчаар дотор ингээд уужраад тэгээ тэрийг ингээд уншингууд энийх нь гарц гаргалгаа нь энэ байсан юм байна штэ гэд яг юм тийм ингэж гаднаас нь өөрийгөө ингэж яг харахад бас тэмдэглэл айгу чухал санагдсан надад. Тэр хинт ч хэлмээргүй байгаа нууцыг хин нэг олоод уншчихвээ гэдэг тийм айц байдаг уу? Ээж уншижсэн чинь. Надад дээр яг тийм түүх байдаг үгүй. Ээж уншижсэн. Тийм, тэнгуут юу ш. За энийг хэн ч уншиж магтгүй тэгэхээр жоохон аятайхан бичнэ. Хяналт тавьдаг. Тийм, одоо тэгэл яг нөгөө сурсан мэрэгчлээс яг тийм байдаг ш. Чиний ингээд нэг ярьсан юм чинь цаашаага 10 хүнд ингээд яригдахад чамд ингээд хэл палхуу юм мэдээл тарсан байх хэвээр ч юм уу. Тийм мэрэгчлэр заадаг юм уу тий? Одоо дипломат хүний тийм тэгэл одоо
хан хүртэлчихтэй гэдэг шиг бүх юм дээр л айгүй юм нихуур тийг юм аккуратна юмд ингэж хандж байх хэрэгтэй. Тийм. Тэгэл тэр мөрнөөс чинь олол ингэ сурчиж байгаа хгүй. За энийг ээж уншиж магтгүй дээ тэгэхээр жоохон айтайхан санааг нь зовохгүй талаас нь бич чи та. Тэгтээ яхаа уншихгүй л байх л та зад чинь. За ингээ энэ жил би ингээд сургуулаа төгсөн, тэтэн савдалтай дуу хийн, тэтэн дуу хийн. Одоо ийм авна, энийгээ тэгнэ гэж яг ийм тиймэрхүү зорилгоод бичдэг байсан бол одоо би ингээд яг 12 сарын 31-нд би өмнөх юмнуудаа уншаад анзаарсан байхгүй. За ингээд энэ биелчлээ. Тэнгүүд яг чиний доторх мэдэрч байгаа юм чинь яг энийг хийгээд авах хэвээр тэр мэдрэмжээ яг авсан уу гэж ингээд бодонгууд хүн бас хаяада энэ жил би ингээд гоё хайрлагдсан мэдрэмж аваасаа ч юм уу. Энэ жил би хөдөлмөрснийхаа хэрээр үнэлүүлсэн байгаасаа ч юм уу те. Энэ жилийн миний яг одоо зорилтууд яг ажил хэрэг байгаа ч гэсэн те. Чи ийм зүйлүүд мэдрээсэй гэж илүү мэдрэмж рүү яасан. Тийм. Тэгэхгүй бол би яг өнгөрсөн жилүүдэд бас яг юмнуудаа хийгээлээд ингээл тэгтээ юм дотроо юм жоохон ганцаарцсан юм ганцаар юм хүндий хоосон нэг тиймэрхүү гэд мэдрэмж авсан өдрүүд нь илүү их байсан. Тий одоо олон хүнтэй газар дуулчаал гэрлүүгээ ингээ явахтаа ганцаараа байж байх ч бас жоохон сонин штэ. Тий тэнгүүд би яг энэ жил за одоо нэг арай дотроосоо юм гоё юм дүүрэн тийм мэдрэмжүүдийг аваасаа тий заавал ажил гэж өөрийгөө шахаад байхгүйгээр гоё цагийг өнгөргөөд гоё хөвчлөлтэй тийм гоё байгаасаа амьдралаа юм гоё enjoy хийсэн цаг хугацаа өнгөрөөсэй гэл тиймэрхүү юм тус битсэн энэ жилийн өөрчлөлт хүрхий. Одоо ингээд мэрэгчлээ бүр болоод дуурууга ороход мэдээж нэг гэр бүлээс бас зөвлөгөө ирнэ штэ тий. За миний охин хэрвээ яг ингээд дуу уран бүтээлэрээ чи яг ингээд орлого олох уу тий чи үнэхээр санхүүгийн эрхчлөнд хүрч чадах уу гэх мэтлээ одоо асуултууд ингээд ирэх л хальтаа өөртөөгөөс ярилцах баг. Мөн чи ер нь энэ тал дээр ээж аваа нь хэр санааг нь зовоохгүй байж чадчихна. Яагаад тэгэхээр эцэг эхчүүд их нь уран бүтээл хийгээд бас орлого олох бол боломжгүй тий. Ер нь цаашдаа жоохон ирээдүг үгээд. Гэтэ яг чинээс суур хундаамч айгу сайн байна л да. Өөрөө маш сайн мэрэгчлийг сонгоцсон. Тэр нь бол амьдрал дээр байнга хэрэгжиж байгаа байх. Мэдээж мэрэгчсэн учраас. Одоо наандчил ингээ хүмүүсийн дунд олны дунд юу ярахаа мэддэг тий. Ингээд өөрийгөө зөв ойлгуулдаг гэх юм. Чин ч гэсэн одоо ингээд мэрэгчлийг жоо онцлог ингээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр санхүүгийн тал дээр ер нь бол ээж аваагаа зовоохгүйгээр яг байж чадчихэв үү? Эхлээд яг оюутан болж төгс хүртэл ээж аваа жоохон эргэлзээтэй байсны хувьд бол байсан. Тэгээд яг дунд нь ирээд би чинь одоо нэг гад дуулаад тэр мөнгөө Оросд очиод 2 сар хэрэглээд тэнгуут Монголд ирж тэгэж дуулаад мөнгө олоод ингээ яваад ангууд би 3 дугаар курсээс хойш ээж аваас мөнгө авах болцсон байсан байхгүй. Тэгээд 4 дугаар курстээ би яг нөгөө дуулж ингээд цуглуулсан мөнгөөр ээж аав хоёроо Орос руу өөрийнхөө төгсөлтөн дээр авцраад тэгэж яг нэг юм дуу маань ийм орлогыг надад олж өглөө. Яг нэг тийм мэдрэмжийг ээж аав шний одоо батлан харуултаа хийсэн байна шүү дээ. Тэгээд дараа нь яг төгсөөд ирсэн чи ээж хоёр за миний одоо ажилд орох уу гэд тэгжсэн. Тэгэхэд би за 9 сар хүртэл надаа ингээд хугацаа өгчөө. Би яг 6 сар төгслөхэд 7 8 сартаа ингээд дуугаа хийгээд дуулдах ажлыг хийгээд тэгээд ингээд явчаа 9 сар хүртэл ингээд хугацаа өгчөө гэл тэгэхэд бол би тэр 100 нэр битүү яг л ажилтай тийм орлоготой тийм байгаад тэгээд эхнийхээ машины лизингийг дараад тэгээд тэр машинаа би ээжтэй шууд бэлгэлцэн. Тэгээд шууд тэр чинь ингээд би яг өөрийнхөө хүссэн юмыг хийхин тулд тэгэхээр ээж аваа хоёртой юм нотлох өөрийгөө харуулах яг зөвшөөрөл авах тэр зүйл надад ингээ хамгийн том чухал байсан болохоор за ингээд би хэрвээ одоо мэрэгчлэрээ ажиллавал одоо ийм хэмжээний ингээ орлогыг олохын тулд хэдэн сар ажиллана. Тэнгүүд одоо ингээд энэ маань ингэж надад өгч байгаа болохоор намайг ойлгоорой гэд. Тэгээд ээж аваа хоёр маань надад яг итгэж эхлээл. Тэгэл за зоохгүй миний охин өөрийгөө мэдчихэж байгаа юм байна. Туртай юм аа хийдэг гэл. Тэгээд ер нь дуугаар орлого олж амьдрах бол надад бол боломжтой л санагддаг. Гэтэ одоо үр ашгаа өгж байгаахийн хэрээр буцаагаад чи дараагийн уран бүтээл илүү чанартай гаргахын тулд буцаагаад тэр хэмжээгээр зардаг шүү дээ тий. Одоо илүү нөө мөнгөний тал руу орох гэж шүү дээ. Тэгэхээр нэг клип жишээлбэл яг би үртгэн болоод байна дээ. За 20 сая юм уу?
одоо яг recording mix mastering төлбөр аяа худалдаж аавна гэдэг чинь бас нэг сая төгрөг. За тэгэл клипний зардал хийцээсээ хамаарат тэгэл 10-аас тэгэл дээшээ. Тийм тэгэл одоо хамтарч ажиллах байгууллагууд байх үед хамтарч ажиллаад бас тал мөнгөө босгоод тий. Зайлшгүй тартай байж болно. Зарим үед л яг өөрөөсөө тэгэл мөнгөө гаргаал. Гэтэ угаасаа л дуулаад олсон мөнгөө эргүүлээд уран бүтээлдээ зориулаад илүү сайжруулад, илүү чанаржуулаад тэгэл ингэж л явдаг юм системтэй юм байна гэдгийг л ойлгосон шин. За үүнд лейбл маш сайн нөлөөлөх байх гэж бодож байна. Яг дангаараа ингээд зүтгэх лейбл Ladies Only лейблд харьяалагдаад ингээ багаараа зүтгэх хоёр дээр зөрүү байна уу? Дэж яг байгаа яг лейблтэй байна гэдэг чинь мэдээж рекордингийн ингээд зардалгүй одоо эдийн засаг дээр бол хамаагүй ингээд юм хүндрэлгүй болоод эхлэн тэгээд ганцхан би өөрийнхөө дуунд санаа зовхор 3 одоо продюсертайгаа менежертайгаа тэгээд бусад артистуудтайгаа хамтдаа ингэж нэг уран бүтээл төр төвлөрч ажиллах бас өөр. Гэтэ ер нь бол хувь уран бүтээлчээс л ер нь өөрөөс нь их шалтгаална дөө. Тийм тэрнээс биш яг ингээл байж байгаа. Одоо чиний дуу их цаг нь ирчлээ. Чи ингээд дуу хийгээч ээ. Ингээд клип чинь хийгч хүмүүс бэлэн байна гэдэг юм бол угаасаа хааж байхгүй. Өөрөө л тэр бүхнийг бий болгож за одоо би юм аяа. Одоо ингээ гэхэл ер нь ямар чухал. Гэтэ лейблээс тэгж шахалт үзүүлдэггүй. Одоо ингээл ер нь гадны одоо лейблүүдийн одоо зарим нэг түүх уран бүтээлчийг сонсоход тэр Монголд ч бас ингээл үе тийм аргаанууд гардаг шүү дээ. Ladies Only лейблийн хувьд яг тэгж за нэг үлрэлт нэг дуу. За чи яг team жанрын team дууч гэдэг юм одоо нөгөө нэг чиний уран бүтээл рүү халддаг үг гэх юм. Үгүй шүү дээ. Халдахгүй юу? Үгүй. Яг өөрөөхөөрөө бүх юм аа. Яг хөө зүгээр та дөрөв нийлээд нэг дуу хийвэл яасан юм бэ? Гээл санаа тэгшүүлэх юм шүү дээ. Тэгээд бид дөрөв за гэд. Тэгээд хамтдаа дуунуудаа хийгээд өөрөөсөө хувь дуунуудаа хийгээд яг продюсертай сонсгоно. За би нэг ийм 3 4 дуу хийлээ. Алийг нь төрүүлж цацвал дээрвэ гэл яг зөвлөгөө аавна. Тэгж ер нь айгүй юм сайхан манай десант ахч тэгээд өөрөө чийл 50 хүндээ хүн амтыг зовоогоод байхгүй. Өөрөө тэгэлээ. Аха 19 онд баха яг ийм Ladies Only label ер нь бодцсон байгаа. Тэгээ артистуудтайгаа ер нь бас тэгээд тоочгэлцсан яг 2 хүн байгаа. Тэр нь болохоор нэг нь нэг нь Babyna байсан тухайд 20 онд ч байлоо да. Тэгээ ер нь бол үндсэн яг 5 юм эмэгтэй артисттай болно гэхэд би анх асуужсан байхгүй. Яа, бүсгүүчүүдтэй ажиллах ч бас чангал байдаг байх та. Ер нь бол гэдгсэн чинь гайг баха. Ер нь бол болгоно гэдэг жисэн. Одоо ер нь бас энэ лейбл өөрөө үүсгэн байгуулдаг баг 5 жил болж байна шүү дээ. 5 болцсон уу? Гүү юу илээ зааж 3 жил лөө 22 онд зэгцэн санагдах юм. Тэглүү. Тэгээд тэгж санагдаад байна. Би бас яг 3 жил хүүшээ ямар хортой тийм байна. Тэгэхээр бас ингээ хугацаа өнгөрч байна. Миний төсөөлснөөс ер нь өөр байдаг бол ер нь даан эмэгтэйчүүд ажиллах ямар байна. Тэжгүй штэ яг манай горч нэг ингээд миний найз ямаараа за тэгвэл ингээл айгүй би нэгээ сонсож айгүй би тийм хүндэтгэлтэй ханддаг тэр донд ерөөсөө хаста ингэн ийм тийм гэх хүм байдаггүй яг би энийг айгүй боддог тийм хүмүүс болохоор яг юм ажиллахад шурамтай нэг юм айгүй юм гоё эвтэйхэн байдаг штэ. Та дөрвийн одоо зураг, пост, стори ингээ бичлэгүүд, лайвуудыг харахад ер нь бол айгүй эвт хүнжинтэй гэх юм уу? Дөрүүлээ тусны соло карьер хөөж байгаа уран бүтээлчд байгаа даа шүү дээ. Тэгсээр нэг айгүйх тусалдаг, дэмждэг клипэн дээр нь хүртэл ингээл нэгнийхээ клипэн дээр бөөндөө оччихсан ингээд тусал дэмжээд байдаг. Гэтэ ер нь хоорондоо өрсөлдөх тийм зүйл гардаг болоо. Дотроо л байж идэм болоо. Тэгээ энийг яг ингэж шаардчих бид нар ч нөгөө Babyna болохоор яг рэпер болохоор тэр хүн ингээд урсгал нь шал өөр. За тэнгууд манай Эни болохоор илүү ингээд поп талдаа тэгээд нэг тийм дуулалттай. За тэнгууд манай Рич нь өөрөө нэг юм афро. Тэгээд би чинь болохоор бас ингээд бид дөрөв ингээд дөрүлээ өөр ингээд өөр өнгө юм байна шүү дээ нэр. Өөр өнгө болохоор ерөөсөө одоо Babyna-гийн дуутай адилхан би дуу хийчихье гэж дотроо ингээд бодгоо. Тэгвэл өөр хүмүүс болохоор яг өөрсдийнхөө одоо гэрлэр гэрэлтэж байгаа хүмүүс. Тийм байна. Тэгэхээр нэг тийм айхтар өрсөлдөөн бол байхгүй. Гайгүй. Тэгэл
би энэ хараа энэ дээрээ энийгээ засчвал бүр гоё болох юм биш үү? Энийг ингэчүүл гоё болох юм биш үү гэдэг айгуу тэгж би эндээ тэгж тусалдаг. Манай найз лаг байвал тэгэл би лаг бид лаг гэж юм бид яг тэгж л ер нь тийм боталтай ер нь байдаг. Ямар хүрх юм. Анх гэрээ хийхэд эсвэл анх десант таадад яг за ийм үндсэн зарчимтай ингэж байна шүү. Нэг нэгэндээ ингэж яахгүй, халдахгүй одоо ингээд нэг хүндэлсэн ингээд би биш бид гэдэг зарчмаар яваа шүү. Гэдгийг анх орж ирэхэд одоо хэлсэн үү? Эсвэл үнэхээр яг юм дөрөв айгу мундаг яг би биш бид гэсэн үзэлтэй тэ төлөвшсөн дөрөв юм ихтэй. Энд ихтэй айгу ховор тохиолдол байна. Энэ болохоор яг юу байсан? Яг дөрүүлээ гинт нэг өдөр орж ирээгүй эхлээд бэби нааж байгаа. Тэгээд би орж ирээд битэр чинь яг хоёулахнаа 2 жил яваад битэр бинтийг ингээд дууссан юм байж хаад ардаас ингээд ри орж ирээд тэгээд бэби нафтертийн харилцаанд манай римаа уусаад тэгээд эний орж ирээд ингэж нэг юм нэг дээрээ нэмэгдэж байгаа болохоор ингээд айгу ингэдэжгүй ингээд болцсон. Шууд 4 хүнийг за ингээд өнөөдрөөс ахуулаад та хэд маань нэг левелтэй дараа гэвэл тийм тэр чинь бас жоохон хэцүүж магтгүй нэг юм багаар байсан болохоор нэг ямар тийм харилцааны зөрчилтэй хүмүүсийг үдээчгүй бүр явцсан болов гэж боддоо шүү дээ. Тийм байна. Ямар тач харагддаг. Нэг юм ер нь гэхдээ ямар ч хүний сторинаас би бол тэр бодод тээ. Нэг худлаа байгаа, үнэн байгаа нь ер нь харагддаг. Хүний ярианаас ер нь мэдэгдчихдэг байхгүй одоо. Магадгүй бас нэг юм өгөгдөл ахалтай би бол ингээ анзаараад байт. Та дөрийг ерөөхдөө харахад нэгэндээ тусалж байгаа. Ер нь ингээд зөвхөн камерны урд биш ер нь ингээ та дөрөвтэй ингээ уулзаад ярихаар яг айгуу гэх юм хөөрхөн. Яг юм сэтгэлээрээ гэх юм уу? Сэтгэлдээ дөрөв охин нийлсэн. Тэгээд ди бол нүдтэй юм байна л гэж би дотроо бодсон. Тэгээд бас туршлага байгаа шүү дээ. Тэр юм чи одоо хар багаас олон жилийн урлаг дотор явцсан болохоор ер нь бас хүн таних тэр дундаа эмгтээчүүдийг таних бас нүд бол байгаа юм байна даа л гэж харсан шүү дээ. Айгу бахархсан. Мөчи ер нь уран бүтээлээс гадна өөр орлого олдог одоо юм их усэр байдаг болов. Өөрөө. Одоо байхгүй юм шүү. Тийм байхгүй л юм байна да. Би хинээ сонсон юм бола чамайг дипломын ажил бичдэг. Тэр чинь би өөрөө хэлсэн юм. Өөрөө хэллээ. Тийм тэр чинь яг уу ашигын бус л да. Тийм үү. Яг уу тэр мөнгө ч нэг бас их биш шүү дээ. Тэр чинь за нэг жил мөлийн өмнө ер нь бол айгүй тэрнтэй юм дуртай хийдэг байж байгаад одоо жоохон завсартчаал байгаа. Тэгээ ер нь оюутан байж байхдаа тийм. Тэрэнд бол айгүй дуртай хийдэг байсан. Тэргээш нэг хүн тэлдэг юм уу? Ном бас их унших дуртай тий. Ер нь мөчигийн дуулахаас гадна ер нь дуртай авьяас ер нь юу байдаг вэ? Дурлаж хийдэг зүйл гэх юм. За юу юм бэ? Тэгээ ном унших бол угаасаа байгаа. Тэгээ тэрнээс гадна би яг тасгал хийж нэг юм бие хөдөлгөж нэг юм дотроо юм хэрч хүчийг мэдрэх айгүй дуртай. Тэгээд яг хав гэртээ өглөөс ирээд ингээд үлэн дээрээ тасгал хийдэг. Эсвэл болвол яг жим рүү явах үедээ явдаг. Эсвэл яг ганцаараа гараад алхах үедээ залхдаг нэг юм бие хөдөлгөж тийм байх айгүй дуртай. Тэгээд хаа нэгтээ нэг зурмаар санагдсан үедээ ингээд зурдаг дотор ингээд юм нэг хүн бодогдоод левел зурхыг хүсдэг. Тийм нэг юм яг хүн сайн болчхороо би ингээд зурмаар санагдаад бүр ингээд зориулж өнгийн харандаа ингээд юм хом авч байгаа гэж зурж мордог. Амар сонио. Тийм үү? Ямар гоё. Маш романтик юм биш үү? Харин би ч айгүй романтик юм билээ. Би бас тийм үү? тэгэж бас анзаарсан би ч. Ямар сонио романтик хүн бэ гэж би бас өөргөө боддөг шүү дээ. Тийм үү. Гэтэ зураг нь юу байх юм? Тухайн хүний төсөөлж бодох юм уу? Айлсвал. Тийм зураг нь зүгээр л яг тэр хүний ингээд юм миний нүдэнд харагддаг тэр хүний хөрөг байдаг. Хөрөг зураг зургадаг. Вау. Тэгвэл чиний зургийн ур чадвар ч юм айгуулаа юм байна. Ихэр баргийн хөрөг зураг зурахгүй шүү дээ. Би уг нь айгүй муу зурдаг. Гэхдээ ингээд хүнийг зурхтаа айгүй дайггүй зурчдаг. Тэгээс яг юм дуурайлгаж ингээ харж зурж чаддгүй дотроо байгаа бод нэг төсөөлөн бод. Тэгээд тэгж зурхаараа илүү гоё зурчт юм лээ. Тэгвэл чиний баруун зүүн тархич хоёулаа сайн ажилтдаг юм байна. Төсөөлөн бодож зурж чаддаг хүн чинь ер нь бол аль аль нь сайн хийсвэр сэтгэлгэнч сайн ажилт юм байна, логикч сайн ажилт юм байна. Оо ямар гоё юм. Гэтэ үнэхээр романтик юм байна.
одоо дурлсан уу? Ер нь сая би зүгээр орж иж хамтаа ярилцж байхдаа ер нь одоо дурлцсан яван байна да гэдэг мэдрэмж авсан. Чиний ярианаас болоо юм. мэдэгдэж байна уу гэ. Яг ингээд дурлсан үедээ хийдэг зүйл нь гоё зураг зурдаг юм байна. Энэ бол гэхдээ үнэхээр гоё сонсож байна. Яа тэгэхээр би нөгөө яг UBS Luz дээр ингээд кофе цай нэвтрүүлэг хөтлөхдөө маш олон төрлийн хүмүүстэй ингээд уулздаг байхгүй. Тэнгүүд зураач нартай хийсэн ярилцсан. Яг энэ яригдчихсан байхгүй. Дурлахаараа бүр ингээд онгод нь орж ирээд ингээд хис сүр сэтгэлгээ нь ингээд бүр дотроос нь ингээд бүр ингээд ундраад байдаг гэдэг нэг зураач хэлсэн байхгүй. Тэгээл ингээд бүр зурдаг. Тэгж зурсан зураг нь бүр илүү гоё үзэсгэлэнтэй ингээд олон мөнгө холдож мэлддэг гинэ. Тэгэхээр чиний сэтгэлгээ чинь бас яг л урлагийн яалч л урлагийн хүн байна л та гоё доторх ингээд мэдрэмж нь асаал тэгээд ингэж мэддэг. Ер нь хосын харилцаан дээр хэр ааштай хартай бай. Гайг бах. Гайгүй юу? Тийм би бол өөрийгөө гайгүй л гэж боддог шүү дээ. Тийм. Одоо нөгөө манай ээж аав хоёр ч өөрсдөө юм тайван харилцаа нь ингээ биэнд амар тийм ихтгэлцэлтээр байдаг багасаа л аав тэгэл ээж ичээ гой болооч өмсөд гой болоод нүрээ гой бодаа тэгээд гарахгүй юу даа гэл тэгэл ингээл би эндээ итгэж би ингээл явуулж болдог. Тэгэхээр нь би ингээд угаасаа хосууд юм байх хэвээр байна. Нэг бүр гой болгоод ингээд дэмжиж дэмжих хэвээр байна. Ийм байдгийн байна гэл тийм харилцаа ингээд хараад ингээд өссөн чи одоо ингээл одоо хүнтэй ингээ хэрэг ингээ харилцаж байгаа болол тэгэл айгу итгэл тэгээд сайхан гоё байгаарэ ч эсвэл зүгээр юу ч асуухгүй зүгээр ингээл тийм байж мэдэг. Тийм. Илүү ойлголцол дээр тулгуурласан харилцаа юм байна. Ер нь бол тийм харилцааг хүсдэг юм байна гэх юм уу? Тийм шиг байна тий. За мэдээж уран бүтээлч хүн маш олон зүйлийг төлөвлөж байгаа. Тэгээд хүн болсных тэр цэм эмэгтэй хүн болж төрснөх мэдээж гэр бүлтэй болно. Тэгээл өрөвхтэй болно. Гэтэ энийг бас мэдээж чиний хувьд тэр цэм ингэ төлөвлөгөөний дагуу айгуу явж байгаа бах тий. Гэтэ бид яг үндэ бас тэр дотоод тэр төлөвлөгөөр нь ормооргүй байна яагаад гэвэл хүнддэгмээр байна. Харин хоёлаа 2026 онд одоо хийх төлөвлөгөөнүүдийг яриа сая кинон тоглоод тэр авсан мэдрэмжээс гоё уран бүтээлүүд хийчихсэн байгаа юм ба шүү дээ. Гэтэ сүүлийн 1-2 сар бол дуу гаргааг байгаа тий. Дуу гаргааг байгаа. Он гаргаад ер нь нэг л дуу гаргалаа. Он гаргаад ч дуу гаргааг байгаа. Limitless ч оны дараа. Limitless ч нь юу штэ 11 сарын сүүлээр. Оо тийм үү. Тийм. Яг оны дараагаар би чинь кино руу орсон. Тийм кино руу ороод тэгээ бас нэг юу гэдэг юм бэлээ. Хийж байгаа дуу маань за энийг л клипчүүлээд хүмүүс цацыг гэсэн мэдрэмж орж ирэхгүй өөрийгөө яг амар юм голох. Би энэс илүү сайныг хийж боломжтой байтал яагаад ийм байгаа юм бэ гэж бодсноос л ер нь миний уран бүтээл аяг утсан. Тэгээ бас нэг мэдрэмж нь юу гэхээр за ингээд өмнөх дуунууд маань одоо ингээд ийм дуунууд болчлоо. Энийгээ одоо дуу хийвэл энийгээ давуулсан юм хийхгүй болов гэдэг юм хариуцлага бас айгүйх бодогдоод ирсэн. Тийм учраас илүү чанартай одоо тийм л юма гаргая гэж бодоод ер нь дуу маань утсан. Гэтэ одоо яг тэр нэг хэсэг burnout босны дараагаар одоо яг хоёр гоё тэг надад өөрт маань таалагдсан хоёр дуу маань бэлэн болцсон байгаа. Тэгээд клипчүүлээд одоо 5 сард ер нь цацж байгаа хаа. Гадны уран бүтээлчд одоо супер нэг хит дуутай байгаа л тэрүүгээр ингээл нэг насаараа амьдарчдаг гэлдэгдэг штеп. Яа тэгэл маш ол стриминг үйлчилгээнээс ингээд нөгөө авч जैन тий. Ядчил оюуны өмчийг айгуу сайн дийдэл чинь. Тэгээ манай Монголд бас энэ хууль нь өнгөрсөн жилдээ батлагдаад одоо ингээд нэг ярианы төвшөнд байгаад байгаа штеп тий. Мөн чи энэ тал дээр юу гэж боддог вэ? Маш олон хүмүүс яагаад ингэж сууж байгаа юм гэхээр сонсогчд ингээд байна л да. Тэгвэл дуугийн сонсгоо болчих. Тий. Тэгээд баг бид нар ингээд тэр чинь караокед дуулаад эсвэл ингээд байгууллага дээр дуулаад тэгжиж бид нар наавны чинь дууг ингэж түгээн дэлгэрүүлж шүү дээ. Тэгээ хүмүүс ингэ мэддэг болчих. Тэгвэл баг бидний сонсолт болгоноос мөнгө авах гэдэг юм бол сонсгоо хэлчих юм болчих гэдэг. Тэр сэтгэлүүд айгүйх уншигдсан байхгүй. Тэгээ би яг би дотроо юу гэж бодсон гэхээр нэг уран бүтээл гарахад тухайн уран бүтээлчээс санхүүгээс нь өөрөөс нь ямар их нөгөө золиос гаргаж ямар их зүйл зарцуулж байгааг мэдэхгүй. Гэтэ яг албатай биш л дээ. Заавалч хүн ингээл би золиослоод байна гэж хэлэх албагүй. Гэтэ ерөнхийдөө нөгөө нэг юм санхүү тал дээр асар их мөнгө гардаг, цаг хугацаа зарцуулдаг, хөрөнгө гардаг, хөдөлмөр шаарддаг гэдгийг манай зарим сонсогчид харахаа ойлгоогүй л юм шиг. Мөн чи энэ тал дээр юу гэж бодож байна? Оюуны өмчийн одоо илүү чангатах гэдэг шүү дээ. Ер нь бол яригдаад байгаа даа чангатах нь гэх. Тийм.
яг юу санагддаг штэ. Одоо нэг юм байгаа. Уран бүтээлчээ дэмжиж ажиллах яг юм дээр бол яг Apple Music, Spotify дээр яг төлбөрөө төлөөл тэгж сонсож байгаа нь болохоор яг уран бүтээлчээ гоё дэмжиж байгаа. Тийм үйлдэл болж байгаа. Тэгээд яг гадуур миний дуу зүгээр ингээд тавигдчихвэл би зөвхөн тэг тавигдчихл байна мэдтэй л гэж ер нь би боддог. Караокед ороод дуулж ивэл за тэгээд дуулж л байна мэдтэй. Тэгэл яг тэ гэл би тэр тал дээр агуу тэгж боддог. Яг нийттэй байдаг уу тий. Тийм миний дууг аваад ингээд миний дууг надаас өөр хүн дуулаад тэгж явбал тэр болыг оюуны өмчийн жинхэнэ зөрчиж байгаа яг муухай үйлдэл болно. Эсвэл миний дууг аваад аяыг маань аваад ч юм уу ингээд надаас асуухгүйгээр миний ингээд өмчт маань халдаад тэрийг өөртөө ингээд ашигаар ингээд байвал тэрэнд бол жоохон сайн шахахгүй. Харин зүгээр сонсоол дуулаад тэгэл явчлаа нэцтэй л гэж боддоо шүү дээ. Одоо нөө яагаад энэ дээр тэгээд анх караоке дуулахад уулын зарчмын айгу зөв байгаад байхгүй юу вэ гэхээр та караоке орлоо тухайн дундаа уусаа караокеда төлбөрөө төлж байгаа. Тухайн караоке үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага нь тэр уран бүтээлчтэй олж байгаа орлогоосоо төлбөрөө төллөө. Уулын ийм л зарчим байгаад байгаа байхгүй. Тэр уран бүтээлчээ дэмжих жишээлбэл одоо моол том ихтлгүүрүүд дээр тухайн одоо жишээлбэл мөчигийн дуу явлаа гэхэд тухайн байгууллага нь танаас худалдаж авлаа. Мөнгө төллөө, хүмүүс түгэл ийм байх хэвээр. Тэг ийм зарчмыг манай сонсогчдод өөдгөө сонсохгүй гэж яхан буруугаар ойлгоод байгаа байхгүй. Биднээс сонсох олонд мөнгө авахгүй байна гэж ойлгоод байгаа. Яг үндэ нөгөө нэг энийг тэр дууг ашиглаж байгаа байгууллагад л одоо нэг шаардлага тавиад байгаа юм да. Тийм тэгжэл Marilyn Monroe жишээлбэл яг тухайн дууг тийж яг эрхийн авч дуулж байсан уу? Тэг яг зохиогч басна Slavoj Pogosov руу бичээд тэгээд өөрхөн лейбл руу мэйл бичээд энэ дооны ингээд тахилтыг нь ашиглаад ингээд дуулчих болох уу гэдэнгүүт окей тэгээд дуулчихгүй да гэл айгуу тийм хөөрхөн хүлээж аваад тэгэл дараа нь миний дуу болсон шүү сонсоорой гэл тэнгүүтөө стооч круто не нравится гэл тэгэхээр за. Тэгээ манай санхүүгийн хичээл дээр бас яг оюуны өмчийн яг энэ хичээл ороод тэгээд яаж тэр хүнээс нь эрхийн авдаг юм бэ гэнгүүт яг л зохиогч руу өөрөө ингээл хандаал зохиогч нь өөрөө окей тэгтэг гэдгсэн бол тэр боломжтой гэж үздэг гэд манай багш нар хэлгээр за тэгвэл би ч юм бас зөвл асуусан юм байна тий. Одоо мөчигийн дууны битүүдийг ер нь дандаа худалдаж авдаг уу? Худалдаж авна эсвэл хийлгүүлнэ. Тэг хийлгүүлж байгаа ч бас худалдаж авч байгаа л гэсэн үг тий. Тэгтээ одоо ингээ худалдаж аваад ингээ дуугаа тэнгүүд гадны дууны лайв шүү дээ гэл тэгээд байхгүй. Тэгээд гэхдээ энэ яг нөгөө нэг ингэ худалдаж аваад тэртээ тэргүй ингээд онлайнаар ингээд нээлттэй борлуулагдаж байгаа гэдгийг эсвэл зарим сонсогч сайн мэдгүй л бахалтай. Энэ дээр бас манай сонсогчдод гоё ингээд зөв гаргалгааг нь хэлж өгвөл. Яг ингээд YouTube дээр ингээд угаасаа free beat гээд бичээд оронгоо зөндөө олон аяг гарч ирдэг. Яг тэрний доотлолынх нь нөгөө сонголтон дээр нь угаасаа худалдаж авах. Гэтэ яа одоо зөвхөн өөрөө эзэмшгээр авах юм уу? Өөр хүн бас энэ дээр дуу хийж болно гэх юм бол арай хямдхан үнэтэй гэдэг ингээд зөндөө олон үнийн сонголттой байдаг. YouTube дээр байгаа аяыг дуу худалдаж аваад дуу хийлээ гэд тэр хүн юусоо тэгж юм хулгай бол. Тийм хулгай бол биш. Би бас хэсэг гайхчихсан маа хүмүүсийн дууныхаа доотлолт нь яг тэр дууныхаа нөгөө аяныхын линкийг тавьснаа энэ л өштэй арай мээр. Тий тэгээд байна. Чи худалдаа л аваад дуу хийсэн байгаа юм дээр яах гэж ингэж ядг юм дээ гэж бодвол. Гэхдээ одоо яг манаас сонсогч зарим нь тийм байгаа болохоор тэр ингээд YouTube-ээс таалагдсан ингээд аяа олоод тэгээд тэрийгээ яг нөгөө Монголд яг ая хийдэг битмейкер хүнд ингээд өгөөд зэрэгтэй нэг иймэрхүү агаартай ийм ая хэлье гэж тэгвэл арай нэг юм болтгоо. Тийм дахиж өөр хүн бас тэр аяыг худалдаж аавна гэх айцсгүй. Тийм л байх юм шиг санагдсан шүү дээ. Одоо бас нэг Химэл оюун хаан гэдэг зүйл гараад ирлээ. Уран бүтээлчд сүүлийн үед бас Химэл оюун хаанаар ингээд үгээ бичүүлж үгнүүдээ өгөөл тий үгнүүдээ өгөөл үгээ бичүүлчихэж जैन хаяа хэлчихэж जैन тий. Энэ дээр мөч ер нь ямар бодолтой байна. Тэгээ бүр ингээд одоо шийдвэл чиний хоолойг ишээ өгөөл
Яг чи дуулж байгаагаар ингээд дуулчих юм л шүү дээ. Харин тийм өөртөө айхтар юм болсон Харин байлээ. энэ бол бас нэг талтай жоох айцтай амар санагцсан. Яг хуу одоо тэгэж хөгжлийг бол угаасаа бид нар зогсоож болж чадахгүй. Гэхдээ яг миний бодож байгаа юм юу гэхээр эн чинь одоо мэдлэгтэр суурилсан юм болвол одоо ChatGPT бол ингээл хийгээл өгчөж байгаа шүү дээ. Тэнгүүд мэдрэмжээс гарч байгаа зүйл гэдгийг бол яг амьд хүнийг бол орлож бол чадахгүй байх л гэж бодож юм тийм. Тэгээ ингээд сонсголонтой дуу болсон ч гэсэндээ тэр дууны ингээд яг юм сүнс гэдэг зүйл нь байхгүй зүгээр л яг юм за нэг иймэрхүү функцийн дагуу хийжүүл энэ дуунд хүмүүс дуртай болоо тийм байдаг гэж тийм юм дээр л тулгуурлаад хийгдсэн байгаа дуу. Яг жинхэнэ яг хүнээс гарч байгаа мэдрэмжээс гарч байгаа дуутай бол зөвлөшгүй л юм шиг надад санагддээ шүү дээ. Сая нэг аранжуур одоо хөгжмийн найруулагчтай ингээд уулзаад бас яг энэ талаар ингээд ярьлаа л да. Тэгээд тэгсэн чинь химэл оюун ухаанаар хийлгсэн ингээд аяа авчирч гин гинэ. Гэтэ тэн дээр бас хөгжмийн найруулагчд гэдэг үнэхээр агуу юм аа. Тэр зүгээр тэр хоосон байгаа ямар ч хүний мэдрэмжээс гараагүй энэ дээр хөгжмийн найруулга нэгээд бүр ингээд хүний мэдрэмжинд ингээд тулгаж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр би бас тэгэл тухайн хат гэсэн ёо та нар бол үнэхээр бас супер юм а тий ингээд яг л ингээд хүн зохиосон мэтэр бас болгох боломжтой болгочихж байгаа байхгүй. Мөн чи ер нь хүний энэ дуу дуулаач гэдэг чамд юм захиалга иржсэн үү? Одоо хөгжмийн зохиолчоос ч юм уу өөр продюсераас ч юм уу тий энэ дууг ингээд дуулаач гэдэг. За иржсэн юм байна. Тэрт нэг тийм дуусан дуу байна уу? Дуусан. За яг Immortal Song дээр ариуна гिचийн цасан аялгауг нэг дуулсан. Тийм. Тийм. Тэгээд бас нэг дараа нэг ирсэн санал нь Сараа гिचийн нэг дууг дуулах уу гэхээр би за бас арайч болохгүй хаа яах юм бэ гэж бодоод дуулаагүй. Тэгээд юу юм бэлээ? Яг шив шин хинч дуулагдаагүй дууг яг дуулж үзүүлсэн өөр л ах л та. Тэрнээс ш одоо яг аль хэдийн мундаг одоо уран бүтээлч дуулаад төмөнд хүрсэн байгаа дууг өөрийнхөө дахиж дуулна гэдэг бол үнэхээр худлаа зүйл юм шиг надад санагдсан. Тийм. Мөн чи одоо уянгалаг дуулж үгэлж гин тий. Ер нь яг ямар жанрын дуу бас оролдож үзмээр санагддаг бай. Одоо жоохон жанр өөрчлөлмөр ч юм уу тийм. Тэг яг бодгцсан. Тийм үү. Тийм би яг амьд хөгжмөнтэй жоохон инди рок маягийн дуу хийж үзмээр санагдсан. Тэгээд нөгөө нь болохоор яг джаз дуу. Тэг юм джаз клабд дуулагддаг. Тийм айгүй гой зохиох джаз дуу. Би хараа яг тийм дуу хийж үзье гэд. Тэгээ аль аль нэг хийж үзсэн байгаа. Тийм үү. Тийм цацааг одоо энэ 5 6 сард цацсан да. За одоо шинэ юм. Чамд жаз айгүй гоё тийм jazz blues айгүй гоё зохиох байхаа. Тэгээд чиний ингээ бас тайцны ингээд хөдөлж өөрөө бас их өндөр бүсгүй шүү дээ тийм. Тэгэхээр ер нь ингээд ийм уянгийн дуу тэгээд ийм гоё их гоё харагдах. Надад шууд нүдэнд төсөөлөв. Тэр цаа jazz харин инди рок-ын жоохон бууж өгөхгүй бол. Тэгээд тэр бас сонирхолтой юм билээ. Нэг юм гитартай ингээл нэг юм сав хүмсөө төсрөх өстой ч юм шиг дууж байсан. Амар сонирхолтой юм билээ. Өглөх ер нь хэрвээ. Өглөх ер нь одоо бол дайгуул ихтэй сурдаг юм байлээ тэр чинь. Тех бах тий. Одоогийн гарч байгаа нэг дуу ч бас яг бас айгу өглөлттэй, айгу хипхоп, тийм данс, тийм дуу бас байгаа. Ямар гоё юм 3 бүр шал өөр 3 жанрын дуу гарч байгаа юм шүү дээ. Ямар гоё. Мөчиг ер нь хамгийн тайсны бүжгийн багштай юу? Байхгүй шүү дээ. Байхгүй юу? Багштай болов уу гэж бодсон яа. Ер нь бүжиглэх дуртай байсан жоохон бах та. Дуртай байсан. Бүжиглдэг байсан уу? Бас нэг ч ямарс бүжгэлдэггүй байсан юм байна. Яг урлагийн үзлэгтэй л орч мордог тийм бизнес биш. Яг тийм бол байгаагүй юм байна. Одоо ингээд тайзан дээр гарч дуулна гэдэг нь ингээд бид нар ингээд өөдөөс хараад зогсоход бол маш амархан харагдаад байдаг боловч өгтөөл тайзан дээр гаргаад перформанс хийн гэдэг чинь өөрөө бүр ингээд
бүх тарих толгойд чинь ингээд дуулан дууныхаа үг тэгээд ингээд хоолоогоо яаж өнгө нарийн бүдүүн гэл одоо ингээд бүх юма хянжил дээрэс нь бүжиг гэл давхар нэг юм ороод ирж байгаа. Тэгэл хажууд байгаа хүмүүстэйгээ одоо ойлголцох тэг хөгжимчж өгч юм уу. Ингээд нөгөө айгүй олон зүйл ингээд нэг зэрэг ажиллаулаад байдаг зүйл юм бэлээ гэж би бодсон байхгүй. Тэгэхээр муу чи яг энэ дээр яаж бэлтгэдэг вэ? Өөрийгөө тайзны одоо үзүүлбэртэй гэх юм. За яг юу байдаг. Би чинь яг Triple X-д аваарцсан зүйлээ 2 жил яг тийм бүжигтэй перформанс үзүүлсэн. Тэгээд цэнгэлтгийн тоглолтууд дээр бас яг бүжигтэй бас гардаг. Тэрний өмнөх тэгэл 2-7 хоног ч юм уу 7 хоног тэгэл яг бэлдсэн шүү дээ. Яс бэлдэж яг бүх юмаа жигтлэхгүй л бол яг болохгүй. Ер нь тайзан дээр гарч олонний өмнө гарна гэж бас олон өдрийн бэлтгэл байж иж яг зөв харагдаж эхэлдэг юм байлээ. Тэрнээс биш шууд ингээд лөө за гараад уулчих гэдэг айгүй хөнгөн хуймгай тийч юм дээр ингээд харагдаж хандаж болохгүй. Тэг ингээд тэдэ тэр чин 3 минут дуулаад буух юм байсан ч гэсэндээ одоо яг тэр 3 минут дуулж байгааг айгүй олон үзэгчид харж байгаа. Тэрнээсээ дараа нь үүчийг дуулж явал очиж үзье үзэхгүй юу гэдгээ шийдэх юм шигтэй. Тэг тийм сэр хариуцлагатай тийм үе байдаг болохоор сайн л бэлдэж тэг тийм л байхыг айгүй хичээдэж штт. Яг ингээд талны өмнө ингээд яг өөртөө зөвхөн ингэж харьцдаг. Сайн нөө кинонд тоглоход тэгж харьц дадлах хийсэн болов. За яг зарим хэсгээр бол хийсэн. Яагаад ингэж сууж байгаа гэхээр би яг үндэ хаяа ингээд талтай харьцахаар өөрөөсөө хичээдэг. Өөрөөсөө хичээдэг. Тийм болохоор л хаяа дээр. Гэхдээ уул нь бол манай одоо ингээд хөтлөх нам ингээд анх хөтлөх одоо уур чадрыг заасан багш маань чи өдөр болгон талтай харьцаа гэж тэгэдэг байхгүй. Чи айгүй сайжрна гэд. Тэг яг үндэ ингээд өөрөөрөө харахаар өөрөөсөө ичээдэг байхгүй. Айгүй үзэн. Тэгэхээр би ярь боддог байхгүй. Одоо ингээд ариунагч жишээлбэл тайзан дээр хамгийн ингээд одоо укагч ч юм уу тий. Хамгийн айхтар ингээд ирч хүчтэй байдаг хүмүүс. Эднэр яг ингээд талан дараа л өөрөөртөө яаж ажилтдаг бол гэдэг надад айгүй сонирхолтой санагдав. Тэгэхээр мөчөг яг Triple X-ээр харсан байхгүй. Ингээд бүжигтэй ангууд магадгүй бүжгийн дугууланд явдаг ч юм уу нэг юм өгдөл эсвэл ингээд яг ингээд талтай өөрөө харьцаал ингэдэг болоо гэж бодохгүй юу би. Бас ичтгэл юм байна те. Ичин. Гэтэ нөгөө бүжиг сурч байгаа үед бол нөгөө бүжгийн заланд бол талтай яг ерөнхий өөрийгөө за ингэж харагдаж байгаа гэдгийг нэг хардаг. Тэрнээс яг детальны ингэж яхас хэцүү те. Өвштэй. Ер нь мүү чи хэр их дуу хөгжим сонсдог вэ? Цэтэй нэрэд байнга штэ. Байнга тэгжиж өөрийгөө ингэж хөглөдөг байх те. Яг го зарим уран бүтээлч болохоор сонсдоггүй гэж хариулдаг байхгүй. Яагаад тэгэхээр тийш ингэж уусч орох. Яг гэхдээ дийлийнх нь хөгжмийн зохиолч тэгж л хариулаад байдаг л да. Гэтэ ганц хоёр уран бүтээл дуурчтал хит ингэж сонсохоор жоохон дуурайх гэдэг нэг жоохон тим хев маяг ажиллах гэдэг болохоор бас ингэж их сонсох болж жоохон хэцүү гэдэг. Мөчиг өвдөр нь бол хэр дуу сонсдог. За яг юу гэдэг дуулалтын ажил ихтэй үед бол би юу ч сонсдгоо. Яг өөрийнхөө дуунаас өөр юм сонсох тийм юм бодолч ингээд байхгүй тэгээд бас дуу хөгжсөн амар ядарсан байдаг болохоор яг тоглолттой өдрүүдэд бол би юу ч сонсдгоо. Харин зөвхөн хэвийн өдрүүдэд болохоор ингээд өглөө нь болохоор яг юм тайван яг юм жаз эсвэл яг сонгодог юм хөгжим сонсож эхлүүлээд тэгээд өдөр нь яг туртай дуунуудаа сонсоод орой насыг тийм гоо тайван тийм дуунд сонсдог. Тэнгүүд би айгүй олон өөр жанрын өөр дуучдын өөр дууг ингэж хольж ингэж сонсох дуртай. Тэгээ зарим үед болохоор юу байдаг? Яг бүр супер хит болсон дуунууд байдаг штэ. Яг супер хит дуунуудыг сонсоод нэг юм анализ хийдэг. Энэ доо яагаад ийм олон ийм хандлт авсан бэ гэдг нь энэ флово ингээ хурдан солилцсон юм байна. Энэ тал дээр нь ингээд унгаад энэ тал дээр нь ингээд ийм өргөлт ийм байх харчин энэ нь ингээд сонсогчдод энийг сонсох туртай болдго юм байна гэдэг юм судлах журмаар бас тэгж сонсно. Тэгээ ер нь яг дийлэнхтэй л ер нь би яг одоо ямар мэдрэмж авмаар байна. Миний ямар мэдрэмжийг ямар дуу илүү гоё ингэж надад өгдөг үлээ гэл тэгэл яг дуугаараа сонсдог та. Би одоо жишээлбэл гунигласан үедээ гунигийн дуу
Сонсдог хгүй эсвэл баярсан үед ингээ гоё юм эмоцлог дуу ч юм. Эсвэл хаяа одоо болио одоо гонглохгүй шүү гэд гинт ингээл юм огцсон аим рок мог зуусан. Тэгээ хүн болгоны дотор одоо жишээлбэл жавхлан байдгаа гэдэг тийм шүү дээ. Аха, ер нь нийтийн дуу хэр сонсдог вэ? Чи нөгөө жоохон байхад өвөө эмээ аав ээж тавьсаар хагаад яг юм даалт тухамсартаа бүх үгийг мэддэг байт юм байгаа. Дуу чин жавхлан баясгалан хоёрын дуунуудыг бол хаач явсаад дагаал өөрийн мэдлгүй ингээл аялаад байдаг шүү дээ. Тэс яг за яг юу байдг юм бэ? Хөдөө явж хахад бол яг нэг 2 дууг бол яг сонсдог юм аа. За яг одоо Болдоотрын хүн цагаан хайрыг тавьчих гэхээр харин бүр хүн болны дотор жахсан юм Болдоотр яг тэр дунд байдаг гэдэг. байдаг. Стим мэдрэмж гоё штэ. Жохон байсан үе маань бодогтол эмээ өвтөг хамтлагаар явдаг байсан үе бодогтол. Миний дотор за энэ артисттэй дал нэм гээд тэр гоё зүйлээ бүр ингэ гоё баттгсан яриа боллоо. Миний хувьд бол айгу таатай байлаа. Тэгээд сонсогчд маань бас өөрийнхөө оюу бодол тунгаагаад бит хоёрын яриаг хүлээгж авах бах. Тэгээд ямар ч байсан цаг заваа зарцуулаад бит хоёрын яриа гоё шимтэн хамтдаа сонсож байгаа бол үнэхээр маш их баярлалаа. Маш сонирхолтой Мүчи гэдэг артистийн хувийн өөрийнх нь бодол, уран бүтээл ямар охин бэ гэдэг талаас нь та бүхэндээ харуулахыг зорилоо. Тэгээд Мүчидээ маш их баярлалаа. 2026 онд хайраар дүүрэн байгаарай. Баярлалаа. Мэдээж уран бүтээлээр бол би чамайг Монголдо гэхгүй гадагшаа гарч чадна гэдэг чинь бол баттгэлтэй байдаг шүү. Тэгээд бас хэд хэдэн хамгийн сүүлд Амаржингийн подкастыг сонсч байсан. Грэмми. Яа. Тэр бол энэнийг бол чи чадна гэж бодож байна. Яа гэвэл маш тууштай юм байна. Чи үнэхээр тууштай юм байна. Яг нөгөө зарсандаа өрөөд энийг би аавна л гэсэн бол авч иж одоо нөгөө өөрөө окей гэж санаа хандаг. Энэ бол айгүй том зан чанар гэж аахгүй. Тууштай байдал хамгийн том зан чанар болохоор би бол чамайг аавна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манай бас битээртэй ингээ 2 цагийн турш хамттай байсан гоё үзэгчдэд гоё зүйлийг өрөөвөл 2026 онд. За, юу ч гэсэн подкастнда урьж оролцсон баярлалаа. Айгуу гоё тухтай ярилцлага боллоо. Баярлалаа. Тэр камер байгаагч мартчихлаа. За, харин сонсогчдоо үзэж байгаа хүмүүстээ юу гэж хэлмээр байна гэхээр яг тийм бас яг гоё зүрх сэтгэл нь гоё хайраар дүүрэн аз жаргалтай сонголтуудыг хийгээд амьдралдаа гоё талархсан он цаг хугацааг өнгөрүүлээрээ тэгээд хүсэж байгаа бүх зүйлс чинь биелэх боломжтой шүү. Өөрийгөө бити ингэж тутан үнэлж өөрийгөө бити хайрлахгүй байгаарэ. Өөртөө хайртайж өөртөө итгээрэй гэж хэлээ да. За тэгээд Мүчигийн дуунаас гоё ирч хүч авдаг. Одоо хэн бүхэнд өнөөдрийн бидний ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд subscribe дараад бид бүхний дэмжээрэй. Тэг хамт байдагт маш их баярлалаа. Дараагийн дугаараар